Омбол сүнс ерөөсөө одоо хэдэн зуун жилд ч юм уу те мянган жил тутамд ингээ маш цөөн тоогоор төрдөг юм байна л та. Нэг гарын 10 уран дотроо бараг багтахаар. Тэнгот энэ цаг үед болохоор өмнөх цаг үеийн хүн төрөлхтөнд байгаагүйгээрээ асар олон омбол сүнснүүд буюу үүлийн өргөө сүнснүүд төрөөд байна гэдэг байгаа байхгүй. Тэнгот бид нар одоо гэгэрл гэж ярьдэн шүү дээ. Гэгэрл гэдгийг за яг бэлэг талаар сүнсний төвшнөр тайлбарлах юм бол хүн нөгөө сүнстэй өөрөөгөө хөгжүүлээд өөрийнхөө тэр бохирдлыг эго, сэтгэлийн бузар, хогоо цэвэрлсээр байгаад орчлын ертөнцийг тань мэдэж сүнсээ тэлсээр байгаад тунгалаг болт юм байна. Кристалл тунгалагчдаг. Тэнгот нөгөө ийм мэдээнүүд одоо яваад идэв штэ. Индиго хүүхдүүд, тий? Солонгон хүүхдүүд, кристалл хүүхдүүд гэд тий. Сайн байна уу? Оршихуйн шинэ эхлэж байна. За, сонсож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн маань подкастын сэдв хүмүүс яаж сэрээд байна вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр би яг одоо өөрөө Непал улсын нийслэл Катманду хотод ирчихсэн байна. Тэгээ энд болохоор энэ бясалгалын advanced higher өндөр түвшний гэх юм уу та тийм сургалтанд хамрагдаж байгаа. Өөрийнхөө одоо мэдлэг чадварыг сертификатжуулж, баталгаажуулж авъя гэдэг зорилгоор Непал улсыг зориод ирчихсэн байж байна. Тэгээд манай ангид болохоор одоо жишээ нь 18 оюутан байгаа байхгүй юу? Бүгдээрээ ингээд өөр улсаас ирсэн. За хамгийн залуу нь болохоор 19 дэх эмэгтэй, хамгийн хөвш нь болохоор Швейцараас ирсэн 75 настай ийм өвөө байгаад байгаа. Тэгээд бид нар яг нөгөө эхний өдрөө танилцаад ерөөхдөө ямар зорилготой, ямар одоо нөхцөл байдал шаардлагаар энд ирсэн бэ гэсэн чинь бүгдээрээ надад spiritual awakening тохиолдсон. Сүнсний сэрэлт надад тохиолдсон гэд ирсэн хүмүүс байна. Тэгэхээр яг энэ сүнсний сэрэлт гэдэг үйл явц процесс нь өөрөө зөвхөн дан ганц манай Монгол улсад тохиолдоод байгаа, монголчуудад тохиолдоод байгаа ийм зүйл ерөөсөө биш байна. Энэ бол ерөөсөө дэлхийд даяар одоо тохиолдож байгаа процесс үйл явц гэж ойлгож болно. За яагаад ийм зүйл тохиолдоод байна вэ гэх юм бол хүн төрөлхтөн бид нар даяараа нийтээрээ дэлхийн ээжийн үр сад шүү дээ тий. Бид нар дэлхийн ээж гэдэг нэг юм том ухамсар хүн төрөлхтөн бүгдээрээ 90 шилжиж байгаа. 3D-гээс 5 дээр үгээд тий. 3 дугаар хэмжээст ухамсарын төвшнөөс 5 дугаар хэмжээст ухамсарын төвшнөлөө одоо дээшлэх ахих шилжилтийн цаг үеийн мөчлөгт амьдарч байгаагаараа онцлогтой байна гэдгэлээ. За тэгээ өнөөдрийн маань подкастын сэдв бол хүмүүс яаж сэрээд байгаа вэ гэдэг сэдвээр ярилцах бэлэн болсон байна. Сэрэлт гэж юу вэ? Сэрэлт гэдэг нь яг ямар ойлголтыг хэлээд байгааг мэдхийг хүсэж байвал та манай подкастын 13 дугаар дугаарыг сэрэлт гэж юу вэ гэсэн дугаарыг сонсоорой гэж зөвлөж байна. Тэгэхээр сэрэлт гэж юу вэ гэдгийг тайлбарлаж нуршихгүйгээр шууд гол ярианд оръё. Одоо энэ цаг үед 8 тэрбум хүн дэлхийд даяар амьдарч байлаа гэхэд энэ 8 тэрбум хүн бүгдээрээ сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг үйл явц явагдах ямар ч боломжгүй бөгөөд албагүй. За яагаад вэ гэвэл одоо ямар хүмүүс сэрээд байгаа вэ гэдэг хамгийн нэгдүгээр шалтгаан бол сүнсний насжилт гэдэг зүйлээс хамаарч байгаа. Ерөнхийдөө яг миний ажиглаж анзаарч байгаагаар за би сүүлийн 3 жил гарan ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт явагдаж байгаа хүмүүст сургалт орж байна. Тэгээд 2000 гаруй хүн одоогоор энэ хугацаанд миний сургалтанд хамрагдсан байгаа. Тэгэхээр ингээд мянган хүмүүс тэгээд өөрийнхөө амьдралыг за маш олон өөр хүмүүсийн амьдралыг ажиглаад судлаад энэ одоо үр дүнгуудыг нэгтгэх юм бол дунд ба түүнээс дээш насны буюу хөгшин сүнснүүд сэрж байгаа гэдгийг одоо хэлмээр байна, мэдүүлмээр байна. За хөгшин сүнс гэж хэнийг хэлээд байгаа вэ гэх юм бол энэ дээр тоо ерөөсөө яригдахгүй. Одоо 100 жил, 1000 жил, 1 тэрбум жил гэдэг ч юм уу те. Энэ дээр тухайн сүнсний хэдий хэрэг туршлага, хэдий хэрэг одоо амьдралын тууллуудыг үзэж туулсан хэдий ч инээний мэдээллийг өөртөө хадгалж байгаа сүнс вэ гэдгээр л хэмжигдэнэ. За жишээлбэл хэдүүлээ нарыг бодъё. Наран дээр яг нэгэн зэрэг хоёр сүнс хүслээ л дээ. Тэгвэл нэг сүнс нь болохоор яг үүссэн цагаасаа хойш ерөөсөө л ингээд наран дээр байсан, оршиж байсан. А тэгвэл нөгөө сүнс нь за би илүү хөгжмөр байна, орчлон ертөнцийг, сансрыг танин мэдмээр байна гэдэг хүслээрээ дэлхий, сар одоо өөр галактик гэдэг ч юм уу тийм маш олон ийм ертөнцүүдэд оршинлуудад төрөл аваад яваад байсан байлээ гэж бодъё л доо. Тэгвэл энэ хоёр сүнсний хинэн хөгшин бэ? Тоогоор яривал чацуу сүнс байгаа даа шүү дээ. А тэгвэл хоёр дахь сүнс нь хөгшин сүнсэнд тооцогдно.
Яадаг гэвэл маш олон төрлийн амьдрал туулал туршлагуудыг хуримтлуулж маш олон төрлийн дүр ийм одоо биед оршиж үтсэн сүнсийг хэлээд байгаа гэсэн үг. Хөгшин сүнс гэдэг нь. Тэгэхээр ерөөсөө манай дэлхийн хувьд гэвэл манай дэлхийн энэ бүх орчлон ертөнц галактикийн хувьд сургууль гариг гэж явдаг. Яагаад сүнснүүд дэлхий дээр ингэж ирж төрдөг вэ? Яагаад энэ хязгааргүй олон орчлон ертөнц гариг ирэхс амьдралууд дундаас дэлхийг сонгодог вэ гэвэл дэлхий өөрөө маш хүнд хэцүү хатуу гариг. Карма буюу үйл өөрийн системийн дор одоо энэ жам хуулийн захирагдж оршдог гариг. За үйл өөрийн систем үйлчилдэг гариг дээр өөрөө нэгэн төрлийн мэдрэмжээр амьдрна гэдэг нь өөрөө ямар ч боломжгүй. Ерөөсөө дэлхий яг юм холимог хуурах шиг газар. Дэлхий дээр төрсөн л бол хүн зовлон бэрхшээл бүхнээс саад дотор бүхнээс ингэж хол аз жаргалтай буюу нэгэн хэвийн мэдрэмж төлөвөр өөрөө амьдрах оршин тогтнох нь ямар ч боломжгүй. Энэ гэгэрсэн их одоо мэрэгдүүд бурхан багш буддаг ч юм уу те хүмүүс зовлонгүй болсон гэж ойлгоод байдаг. Үгүй. Бурхан багш зовлонгүй болоогүй. Зүгээр жаргал зовлон гэдэг ялгамж үзлээсээ тэр хүн салж чадсан. Хамгийн хайртай дотны хүн нь үхээд ертөнцийн мөнх бусыг бурхан багш буддаа үзлээ гэх. Энэ бол энэ орчлонгийн миний орчин байгаа ертөнцийн жам ёс шүү дээ. Энд хинч мөнх биш шүү дээ гэд тэрэнд зовж шаналж гашуудахгүй. Маш аз жаргалтай үйл явдал тохиолдлоо гэхэд тий. Нөө дэлхийстэй ийм сайхан газар шүү. Бла 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 энд би баймаар байна тий. Ингэж хитэдэн одоо сэтгэл санааны хөөрөлд автаж энэ мэдрэмжиндээ живдэггүй. Бас л энэ аз жаргал чинь эхэлж байгаа шигээ дуусах цаг хугацаатай шүү дээ гэж бүх зүйлд ингэж ухаалгаар ханддаг. Тэгээ жаргал зовлон хэцүү бэрхшээл ч юм уу тий ямар ч төрлийн амьдралд нь үйл явдал тохиолдсон. Энэ бүхэн тохиолдох ёстой буюу зовлон жаргал харц цагаан сайн муу гэдэг ялгамж үзлээсээ салчихсан учраас бурхан багшийн хувьд зовлон гэдэг зүйл байхгүй болчихсон. За ингээд гол ярианда буцаад оръё тий хөгшин сүнсгээд. За тэгэхээр дэлхий дээр сүнснүүд маань туулал туршлага хуримтлуулах гэж ирдэг байх нэ гэд ярьлаа шүү дээ. Ерөөсөө сүнс гэдэг зүйлийн өөрийнх нь оршин байгаа амин чанар нь өөрөө юу вэ гэвэл энэ хөгжил. Мөнхийн хөгжил. Угаасаа та одоо боддоо ингээд яг өнөөдрийн энэ амьдралаараа тий яг энэ байгаа газараа яг энэ нийгмийн орчиндөө та за 400 мянган жил амьдрна гэдэг өөрөө боддоо тасралтгүй. Амар утгартай бас тий та өдөр болгон нэг л зүйлээ хийн. Өдөр болгон нэг л хоолоо тавтна. Өдөр болгон нэг л ажиллаа юм. Өдөр болгон нэг л газараа ингээл надад бол ингээд ботоор бүр ёо би яг галзуурах гэдэг байхгүй үгүй ээ тий би өөр тийшээ явмаар байна. Би хөгжмөр байна тий би аз жаргал зовлон бэрхшээл бүгдийг намталмаар байна гэж ингээд орилж хашгичмаар санагдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр сүнс бол ерөөсөө өөрөө мөнхийн хөгжих, тэлэх, өсөх, дэвших ийм амин чанартайгаар оршдог бодгалаа гэж ойлгож байна. За тэгээд дэлхий дээр сүнснүүд тодорхой хэмжээний одоо туулал авч сүнсээ хөгжүүлж энэ орчлон ертөнцийн сансрын хуулинд суралцахын тулд одоо төрдөг, ирдэг байхan л тээ. Тэнгуут эндээ ингээл өгзрөөлтэй одоо 100 төрлийгтэй 1000 төрлийг ингээл тавтаад байдаггүй. Ирж байгаа сүнс болгонд биднэрт одоо хугацаа өгдөг. Хугацаа буюу төрөлтийн тоо өгдөг. За миний сонссноор онгодын буюу үг дээдсийн дээд ухамсараас авсан мэдээллээр хүний төрөлт хэрвээ 1038 удаа төрөөд яг өөрийгөө хөгжүүлж суралцаж чадаагүй сүнсийг цаашид энэ хөгжих одоо боломжгүй сүнс байна гэж үзээд сүнсний шууд устгалд оруулдаг гэж байгаа. За хэн устгалд оруулдаг вэ гэвэл энийг бас дараа нь ярив. Ерөнхийдөө энэ дэлхийг намайг таныг тий энд байгаа бүхий зүйлсийг бүтээсэн бүтээгчд гэж байдаг. Тэгэхээр бүтээгчд өөрсдийнхөө бүтээлийг хариуцдаг. Устгах, бүтээх эрх мэдэл нь тэдэнд байдаг гэсэн үг. За тэгээд нөгөө тоотой хугацаатай ирсэн сүнс маань нэлээд хэмжээний туршлага тууллыг хуримтлуулаад суралцах гэсэн хичээлээ нэлээд хувийг нь сураад одоо энэ дэлхийгээс буцах цаг нь дөхөөд ирэхээр яах нь вэ? За би өөрийнхөө мөн чанарыг энэ дэлхий дээр яах гэж ирсэн шалтгаанаа олох хэрэгтэй юм байна гэж эрэл хайгуул дотоодоос эхэлдэг. За үнийг сүнсний сэрэлтэй гэж ойлгож болно. Сүнсний сэрэлтийг хэдэн зуун өнцгөр би тайлбарлаж чадна. Гэхдээ өнөөдрийн подкастаар за энэ өнцгийг нь гаргаж ирээд ярьлаа. Маш олон хүний төрөлд төрчихсөн, маш олон амьтны төрөлд төрчихсөн, магадгүй өөр ийм орчлон галактик гариг эрхсүүдээр однууд дээр төрөл авчихсан сүнснүүд маань дэлхийгээс буцах цаг нь болоод ирэхээр хаанаас яах гэж ирсэн бэ гэдгийг санах шаардлага гарна тийм үү?
гэртээ харьяа гэдэг гэрийнхээ хаягийг мэдэхгүй бол яаж гэртээ харих вэ? Өөрийнхөө мөн чанарыг яг жинхэндээ чухамдаа би хин юм бэ гэдгээ хүн танихгүй бол яаж тэр биелүүлэх гэж ирсэн үүрэг даалгавраа биелүүлэх вэ? Энэ бүгд юусоо боломжгүй. Тэгэхээр ерөнхийдөө 2100 он гэхэд за тухайн цаг үед амьдарч байх бүх хүн төрөлхтөө өөрсдөө тодорхой хэмжээнд бүгдээрээ ийм сэрэн хүмүүс болсон байна гэж ер нь бол одоо би мэдээлэл тий зөнгөөрөө хүлээж авсан. Тэгээ энэ мэдээлэл хүртэл Наранбаатар ахын хүн буюу бид номон дээр маш тодорхой гардаг. Тэгэхээр яг энэ 2025 он ч юм уу те энэ ойрын жилүүдэд сэрээд байгаа энэ сэрэлтийг түүчээлээд байгаа сүнснүүд бол ерөөсөө бүгдээрээ заяа баг ингээд 95% нь хөгшин сүнснүүд байгаа. Тэгэхээр сэрэлт явагдаж байгаа та яах нь вэ? Энэ дэлхий дээрээс таны буцах цаг дөхөж байна, ойртож байна. Анх энэ дэлхий дээр яах гэж ирсэн юм бэ? Тэр үүрэг даалгавраа биелүүлэх цаг чинь иржээ гэсэн үг. За ингээд хөгшин сүнснүүдийн дараа үүрэгтэнгүүд буюу оддын үрс гэдэг одоо сүнсний англи хэл 2 дугаарт нь орж ирж байна. За хэдүүлээ яг энэ подкастын эхэнд манай дэлхий 3 дугаар хэмжээстээс 5 дугаар хэмжээст ухамсарын эренлүү шилжих юм шилжилтийн мөчлөгдөр амьдарч байна гэд ярьсан шүү дээ. Тэгэхээр дэлхийн гариг дээр амьдарч байгаа тэр одоо дэлхий дээр маш олон төрлийн сүнснүүд байгаа л та. Гэхдээ ихэнхэндээ за 70% нь ер нь бол ийм нялх сүнснүүд. Ерөөсөө дэлхий одоо хамгийн анхны л одоо төрөл авалт нь дэлхийгээс эхлээл явж байгаа гэсэн үг. Өөр ийм одоо галактик гариг эрхэс оршихуй тий одод дээр ч юм уу төрөлт авч үзэж байгаагүй. Дэлхийн одоо уугуул иргэд уугуул сүнснүүд гэж ойлгож болно. Тэгэхээр эднэр маань яаж тэр өндөр ухамсарын хэмжээс рүү гарах вэ гэвэл өөрсдөөсөө илүү хөгжсөн бод галуудын тусламжтайгаар одоо юу гэдэг чинь дээ 1-р ангийн хүүхэд 10-р ангийн хүүхдээ математик алгебрийн хичээлийг ботход маш хэцүү шүү дээ. Тэгвэл тэр хүүхдүүдэд тэр тоог дээд тоог ч юм уу алгебрийг мэддэг хүн зааж өгчиж тэр хүүхдүүд тэр тоог бодож сурна да. Яг энэ шиг одоо манай дэлхийг энэ хэмжээстэй шилжиж илүү нөгөө дэвшингүү хөгжингүү ийм оршнол гариг болоход оддын үрс гэж нэрлэгдээд байгаа ийм өөр галактик өөр оршнолуудаас үүрэгтэй ийм сүнснүүд ирж байгаа. За энэ үүрэгтэй сүнснүүд нь маш олон төрлийн салбар дээр байгаа. Жишээлбэл урлагаар дуу хуур, уран зураг, хөхөг аялгау их шиг тэр дуу хоолойгоор бусдыг сэрэх, бусдын тэр дотоодод байгаа унтаа идэвхгүй тэр мэрэгэн ухааны эсийг нь ч юм уу тий хайрлах тэр эсийг нь сэрэх гэдэг ч юм уу. За эсвэл бол маш супер чадaltaй анаагчд ирж байгаа. Домч нар эмч гэсэн үг. Тэгэд энэ техник технологийн дэвшлүүдийг хэн хийгээд байгаа юм бэ? Чинь үүрэгтэй хүмүүс байхгүй юу? Тэр одоо өндөр хөгжилтэй маш супер соёл иргэншлээс тэдний тэр бүтээлийнх нь өвийг тэр мэдээллийг нь энэ биедээ энэ сүнсэндээ тээж ирсэн хүмүүс тэр өвийг бүтээгээд нийт хүн төрөлхтөнд тус болоод одоо бүтээлийн тусыг хүргээд байна гэсэн үг тий. Бүтээлээрээ дамжуулж дэлхийн маань хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулаад байна гэсэн үг. За тэгээд энэ үүрэгтэн сүнснүүдийг болохоор яг орчин үед аягүй олон янзаар хэлээд байгаа юм л та. Яг энэ Европ барууны орнуудад болохоор life worker гэрлийн ажилчид гэж нэрлэдэг байгаа. Тэгээд дээрэс нь star seeds буюу оддын хүүхдүүд гэдэг. Яг надад ирсэн мэдээлэлээр болохоор энэ цаг үед ийм авгаа их багш нар одоо дэлхийн өнцөг болон бүрт төрнөө гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр тэр багш нар ямар учиртай вэ гэвэл тэр өндөр соёл иргэншил одоо оддоос тэ өндөр ухамсарын орон зайнуудаас ирээд дэлхийн хүн төрөлхтөнд биднэрт хайрыг заах гэж ирсэн. Нэгүүлсэнгүй хайрыг, өр нэмж сэтгэл гэж юу вэ? Бусдыг яаж боддог вэ? Тэ бусдыг яаж хайрладаг вэ? Өөрийгөө яаж хайрлах ёстой вэ? Гэх мэт. Тэгээд өмнөх цаг үедэд болохоор яг ийм тухайн цаг үед нэг л ийм хүн гоцгоорч гарч ирдэг байж л дээ. За жишээлбэл Есүс Христ, Бурхан багш, Эзэн Чингис хаан, тэгээд Мухаммед, одоо Ловон Бадамжунэ, Ошо багш те манай өндөр гэгийн зан узар. Тэнгуут энэ цаг үед нөгөө өмнөх цаг үеэс юугаараа ялгаатай вэ гэхээр яг ийм гайхамшигтай авгаа их бүр ийм хүн төрөлхтний те нийтийн ийм их гүүрүүнэр дэлхийн хаас ягу төрнөө гэдэг байгаа байхгүй. За тэгээд надад бас зөнгөөр ирсэн мэдээлэлэр гэвэл Монголоос маш олон багш нар төрнө. Бүр 10 их багш төрнөө гэдэг байгаа байхгүй. Нэгэн зэрэг. Тэгэхээр эднэр маань яах нь энэ цаг үеийн нөгөө хүн төрөлхтнийг соён гэгэрүүлэх, энэ ухамсарыг нь оюуныг нь тэлэхтэй зүрх сэтгэлийг нь ангаах эдгэх одоо хайранд сургах, хайрыг зааж өгөх үүрэг даалгавартай ирсэн байх нь шүү дээ.
Үүрэх дүнгууд гэрлийн дайчид оддын үрсгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сүнснүүд маань дэлхий дээр тодорхой бүгдээрээ үүрэг даалгавар гүйцэтгэх гэж ирсэн. Тийм учраас үүрэх дүнгууд гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ үүрэг даалгавар нь одоо нийгмийн ямар ч талбарт, ямар ч салбарт байж болно. Маш гайхамшигтай тий уран бүтээлчд гэж түрүүн хэдүүлээ ярьлаа, ангаагчд гэж ярьлаа, багш нар гэж ярьлаа. Дээрээс нь энэ техник, технологийн дэвшлиг авчрах тийм инженерүүд, за дээрээс нь бас нэг юм сонирхолтой мэдээлэл ирсэн. Хүмүүс одоо өөрийнхөө сүнсний үүрэг даалгаврыг хайхаар ингэдэг юм байна л да. Хамгийн том гаргадаг алдаа нь одоо нийгэмд хаасайгүй байгаа зүйлсийг хараад би энийг хийх юм болов, энийг хийх юм болов гэдэг ингээд төөрөлтөд идэг. Гэтэл яг энэ эрен шилжиж байгаа шилжилтийн мөчлөгдөр хамгийн чухал нь явдаг одоо процесс нь юу вэ гэвэл өнгөрсөн цаг хугацааны буюу өмнөх хүн төрөлхтнүүдийн бүхий л тэр одоо матриксийн систем нь өөрөө нуран унж шинжлэгдэх цаг үе гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр үүрэх дүнгууд маань энэ дэлхий дээр цоо шин бүтээлийг бий болгох гэж ирсэн. Оргүй хоосноос ортой буюу бүтээлийг бий болгох гэж ирсэн. За жишээлбэл 50 жилийн өмнө өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа энэ утас. За одоо өөр юу гэдэг энэ өндөр хөгжилтэй телевизэр, камер, ерөн цахилгаан бараа хэрэгсэл юу гэдэг Facebook, Instagram гэд аль нь ч байгаагүй шүү дээ тий. Тэгвэл эдгээр бүгдээрээ цоо шин бүтээлүүд байгаад байна да. Яг энэ шиг энэ үүрэгтэнгүүдийн хувьд олон үүрэгтэнгүүдийн хувьд шүү. Цоо шин бүтээлийг бүтээх нь амьдралынх нь үүрэг даалгавар зорилгын нэг хэсэг байна. Тэгэхээр яг гадна тий за би ингээ йогийн багш болох юм болов, би бясалгалын багш болох юм болов, ямар ч ихсэн сүнслэг сэрэлт явагдаад байгаа юм чинь гээд хитрхи битгий юм бэлэг тал руу юм уу ингээд байгаа зүйлс рүү анхаарлаа өгөөрэй. Тэнд байхгүй. Таны хайгаад байгаа зүйлс энэ гадна байхгүй, ил байхгүй. Энэ таны дотор оршиж байгаа. Энийг гаргаж биежүүлж бий болгох оргүйгээс тэр ортой зүйлийг бүтээлийг туурах хүн та өөрөө. Тэгэхээр хин нэгнийг дуурайх гэж битгий яар. Яг уу гэхдээ дуурайгаад тий дуурайж үзтгэл юм байл л дээ. Би бас дуурайж үзсэн. Тэгсэн чинь ерөөсөө би биш байсан. Миний хийх зүйлс биш байсан. Йоо надад амар хэцүү байсан. Тэгээд одоо яг ингээд хөрх уучраа болоод гэх юм одоо тий өөрийнхөө бүтээлүүдийг үлдэж эхэлж байна. За улам бүр цаашаа ингээд дэлгэрээд явах байхаа гэж боддог. За ингээд ямар хүмүүс сэрээд байгаа вэ гэдэг 3 дугаар төрлийн сүнснүүд орж ирж байна. За энэ нь болвол үүлийн үргүй сүнснүүд буюу омбол сүнснүүд гэж одоо Монголын бөөмөргөлд бол хэлдэг. Тэгэхээр энэ үүлийн үргүй сүнснүүд гэдэг нь яг саяын өмнөх хоёр ангилал буюу тий тэр үүрэгтэнгүүд за тий хөвшин сүнснүүд гэдгээсээ бүр ингээд шал өөр бүр маш өндөр түвшний бүтээгчийн түвшний тийм өндөр ухамсарын сүнсийг хэлж байгаа. Омбол сүнс ерөөсөө одоо хэдэн зуун жилд ч юм уу тий мянган жил тутамд ингээ маш цөөн тоогоор төрдөг юм байна л да. Нэг гарын 13 дотроо бараг багтахаар тэнгот энэ цаг үед болохоор өмнөх цаг үеийн хүн төрөлхтөнд байгаагүйгээрээ асар олон омбол сүнснүүд буюу үүлийн үргүү сүнснүүд төрөөд байна гэдэг байгаа юм. Тэнгот бид нар одоо гэгэрл гэж ярьдэн шүү дээ. Гэгэрл гэдгийг за яг бэлэг талаар сүнсний төвшнөр тайлбарлах юм бол хүн нөгөө сүнстэй өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө тэр бохирдлыг эго, сэтгэлийн бузар, хогоо цэвэрлсээр байгаад орчлын ертөнцийг тань мэдэж сүнсээ тэлсээр байгаад тунгалаг болт юм байна. Кристалл тунгалагчдаг. Тэнгот нөгөө ийм мэдээнүүд одоо яваад идэв шүү дээ. Индиго хүүхдүүд, тий? Солонгон хүүхдүүд, кристалл хүүхдүүд гэдэг тий. Тэгэхээр кристалл хүүхдүүд гэдэг нь яг хэнийг хэлж байгаа болж таарч байна гэхээр энэ омбол сүнснүүд буюу үүлийн үргүү сүнснүүдийг хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ омбол сүнснүүд, үүлийн үргүү сүнснүүд нь анханасаа гэгэрч гисэн гэсэн үг. Юм гэгэрл байтугай тий бүр асар өндөр бүр одоо орчлын ертөнц галактик гариг ирхэсийг бүтээгчдийн түвшний сүнснүүд гэсэн үг байхгүй юу? Тэнгот энэ омбол сүнснүүд маань аюу их зовж тарчилдаг. Үнэхээр хэцүү эдний маань амьдралын тулд туршлага. Гэхдээ омбол сүнснүүд маш ховор. Тэгээ энийг үзэж байгаа хүмүүс дунд магадгүй омбол сүнс би байгаа гэж бодож 2 3 ч юм уу тий. Ингээ мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр омбол сүнснүүдийн за давуу тал нь юу вэ гэвэл ерөөсөө төрөлхийн ингээд үр нинжтэй асар их нэгүүлсэнгүй. Ерөөсөө л төрөлхийн энэ зүрх сэтгэлтэй бүхий орчлон ертөнцийг бүхий хүн төрөлхтнийг багтааж чаддаг тийм авгаа их нэгүүлсэнгүй нинж сэтгэлтэй.
За тэгээд дээрэс нь далдын ийм чадварууд маш өндөртэй, зөн өндөртэй, мэдрэхүүн өндөртэй, хүнтэй шууд уулзаад энэ ямар хүн бэ гэдгийг мэдчихдэг. Тэгээд ирээдүйг харах чадвартай. Ямар нэгэн зүйл эхлүүллээ тэр амжилтанд хүрэх үү те. Одоо энэ зүйл хол явах уу гэдэг ч юм уу те. Тийм ирээдүйг харах зүйнтэй. За дээрэс нь өөрөө хэрвээ энэ омбол сүнс хөгжүүлж чадах юм бол бүр одоо хүний санаанд ормгүй тэр супер чадваруудыг одоо эзэмшихтэй боломжтой. Гэхдээ эзэмших биш. Угаасаа энэ өөрөө нөгөө асар өндөр түвшний сүнс, хөгжилтэй сүнс учраас бүх чадварууд өөр дотор нь байгаа. Зүгээр энийгээ сэрэх л ёстой байт юм билээ. За тэгээд омбол сүнснүүдийн маань яг нөгөө сул тал нь гэх юм бол дэлхий дээр нөгөө бусад сүнснүүд шиг ийм олон төрөл авч байгаагүй. Бараг анх удаага нэг л удаа ер нь дэлхийд иргэдэг гэдэг байгаа байхгүй юу? Нэг л удаа. Яг ийм тодорхой цаг үед те одоо өнөөдрийнх шиг ийм хүн төрлөختөн ч юм уу. За зөвхөн хүн дэлхийгээр тогтохгүй өөр гарыг эрхэсч хийж болно. Яг ийм 90 шилжих мөчлөг дээрээ ирсэн оршинлуудад төрлөختнүүдэд туслахын тулд сайн дураараа нэг л удаа тэр гайхамшигтай өвийг үлдээхийн тулд ирдэг гэж байгаа. Тэгэхээр энэ омбол сүнснүүдэд ямар ч юм хар санаа байхгүй. Бүх хүмүүсийг ингэж өөр шигээ те хайраар, цэвэр ариунаар, цагаанаар боддог, нууцаа ингэж ярьдаг. Тэг хүнд итгэдэг, өөрсдөө маш гайхамшигтай хүний итгэлийг даадаг. За тэгээд ийм эмпат одоо чадвар маш өндөртэй. Ерөөсөө ямар орчинд очино хамлон шиг нөгөө өөрөө тунгалаг учраас те бид нар усан дотор одоо ямар ч өнгийн будад хийхээр ус яг тэр өнгөлөөгөө хувирдсан шүү дээ. Тэрэн шиг ийм хамлон төлөвт одоо мөн чанартай. Ерөөсөө нэг орчинд очлоо гэхэд тэр орчин маш гоё орчин байх юм бол яг тэр орчныхоо хэлбэлцэлд очиж өөрийгөө өсгөж чаддаг. Маш хогийн одоо сөрөг доод давтамжийн эрчимтэй газар очлоо гэхэд яг тэрнийхээ чинийг ингэж буулгаж одоо чаддаг гэдэг ч юм уу тий. Тэгээ тэрнээсээ болоод өөрөө нөгөө маш их ингэж сэвтдэг, ядардаг, туйлддаг, тэгээ амьдралаас залхдаг, бүх юм утга учиргүй санагддаг тий. Ерөөсөө л ингэж би дэлхийгээс зайлаад үгүй гэдэг шиг тий. Хурдхан шиг л ингэж энэ газараас явмаар байна гэдэг. Тэгээ яагаад дэлхий дээр ирсэн бэ гэдэг учир шалтгаанаа бүр баг ухаан орсон цагаас ингэж мөнхөд хайдаг, олон олтлоо. За тэгээд туйлын сониуч зантай дээрэс нь альва зүйлсийг маш хурдан хугацаанд суралцдаг. За энгийн хүн гадаад хэлийг сурахад 1 жил зарцуулдаг байлаа гэхэд омбол сүнсэнд 2-3 сар шаардлагатай. За ийм сүнс байдаг шүү манайхаа. Тэгээд ийм билээ яг ингээд бид нар өмнөх цаг үеийн хүн төрлөختний шашны номлолууд за ийм сүнслэг сургаалуудаар энэ цаг үед явах нь өөрөө оновчхон байна. Ерөөсөө за яг оновчгүй гэж бас шууд хэлж болохгүй ч юм шиг. Яагаад вэ гэвэл хүн гэдэг амьтан бид нар аливаа нэгэн зүйлд итгэжхээрээ тухайн зүйлийнхаа хар талыг буюу сул талыг нь харах нүд маань ингээд сохорчдгийм байна. Харахгүй. Ерөөсөө л тэр зүйл хамгийн дээд, хамгийн гэгийн, хамгийн ариун цагаан туйлын зүг гэдгийг итгэждэг. Тэгээ тэрнээсээ болоод ингээд маш их хохирдог цаг хугацаагаараа энэ биеэрээ сүнсээрээ эд хөрөнгө юу гэдгийг тий ариун нандин бүх нэрээ гэдэг ч юм уу. Тэнгот монголчууд бидний гол онцлог юу вэ те? Монголчууд өвөг дээдс маань ерөөсөө авах гээхийн ухаан гэдэг юм гайхамшигтай ухаантай л хүмүүс байсан юм байна. Юунд ч 100% итгэдэггүй. Дандаа 1% эргэлзээ үлдээдэг. 5% эргэлзээ үлдээдэг. Тэгэд өнөөдөр энэ хүний хувьд зөв байгаа, миний хувьд зөв байх албагүй юм байна гэдгээ дандаа ингэж ухаж тунгаж боддог. Хаанаас алийг нь аваад алийг нь гээх вэ гэдгээ маш сайн мэддэг. Тэгэхээр одоо энэ цаг үе чи өөрөө ингэж тэ алтан эрдэнэ гэж бас нэрлэгдэж байна, бомбын эрдэнэ гэж нэрлэгдэж байна. Яагаад алтан эрдэнэ гэж нэрлэгдээд байгаа гэвэл өмнөх цаг үеийн хүн төрөлхтний түүхэнд одоо нууцын ангилалд ордог байсан бүх номлолууд, бүх сургаалууд, бүх энэ орчлон ертөнцийн нууцуд ил болцсон. Өнөөдрийн магадгүй тэгээ зүгээр интернетэд Google дээр л ороод таны авчихтай сүнслэг мэдээлэл өмнөхтэй хэдэн зуун жилийн өмнө ч юм уу буддын шашинд их хөлгөн, баг хөлгөн, очирт хөлгөн, нууц царны ёс гэдэг ингээд ээлж дараатайгаар хөгжөөд явдаг шүү дээ. Тэнгууд таны дээр олж болох Google байгаа мэдээлэл чинь магадгүй тэр өмнөх цаг үед буддын зүгээр шашнаар жишээ ярил тэ тэр нууцын номлолын ангилалд орох мэдээлэл байж таарад байгаа байхгүй юу? Болохоор тий.
Тэгэхээр яг энэ бомбын эринд одоо энэ 90 шилжилтийн цаг үед ерөөсөө яг энэ цаг үед л зориулж өөрсдийнхөө бүтээлийг хийх гэсэн, за суралцах гэсэн. Тэгээ энэ л цаг мөчийг алтан цагийг хүлээж маш олон сүнснүүд дэлхийд дээр төрөлт авсан. Тэгэхээр тэр олон одоо сүнснүүд маань дэлхий дээр ирсэн үүрэг даалгавраа биелүүлээд ингээд буцах цаг нь болоод байгаа учраас сэрэлт явагдаад байгаа байх нь шүү дээ. За тэгээд угаасаа ч тий сүнснүүдийн ингээд явах цаг нь болчихсон тий. Ямар явж өгдөггүй юм бэ тий, ямар нөгөө суралцаж дуустдаггүй юм бэ гэдэг шиг тий. Угаасаа оршуугаас цаанаас нь энэ хөвшин сүнснүүдийг одоо хурдан ажиллаа хийгээд ирсэн газар руугаа буцаач гэдэг юм шахаанууд ирж байгаа. Шаардлагууд тавигдж байгаа. За тэгээ энэ цаг үед бол ерөөсөө хүн өөрөө л хүсэж сонирхоод яаж өөрийгөө хөгжүүлэе гэж бодож ин тий. Ерөөсөө бүх мэдээллүүд ингээд ил болчихсон тий. За энэ дунд нь нэрийг нэг юм хавчуулаад хэлчих юм манайхаа. За 12 сарын 14-өөс 21-ний өдрүүдэд 7 хоног сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт сургалтын маань 2025 оны сүүлийн сургалт болно. Оршуун шивнээ Instagram хаяг руу маань за мөн Facebook руу холбогдоод тэгээд бүртгэлээ хийлгээд суугаарэ. Тэгээ энэ сургалт маань бол асар их үнцэнтэй. Тэгээд би болохоор өөрөө нөгөө channeling буюу шууд ингээд оршуудаас үг дээдсүүдээс дамжуулалт хийх юм чадвартай. Яг хичээлийг би заадаг уу гэхээр ер нь бол үгүй. Ерөөсөө би ингээд сайхан сууж идэг те. Тэгээд надаар дамжуулж тэд хичээлийг сургалтыг зааж ордогоо. Эрдэм мэдлэгийг түгээдгээ. За тэгэхээр ерөөсөө л сайн дурдсан 3 төрлийн маань сүнснүүдэд сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт хамгийн хүчтэйгээр явагдаж байгаа. Угаасаа нийт сэрж байгаа хүмүүсийн 95% нь одоо эдгээр 3 ангилалд багтахаар юм сүнснүүд болж таарад байна. За тэгээ ямар хүмүүс сэрэхгүй байгаа вэ гэхээр ер нь ойлгомжтой болчихлоо шүү дээ тий. Нялх сүнстэй, өсвөр насны сүнстэй, залуу сүнстэй, дунд насны сүнстэй хүмүүст сэрэлт энэ цаг хугацаанд явагдахгүй байгаа. Энэ угаасаа явагдахгүй. Яаж ч хүчлээд тэр сүнсний цаг нь болоогүй тий. Хөгжлийнх нь одоо шат дараа гэж байна да тий. Энд явж байгаа хүнийг бид нар шууд ийш нь аваачна гэдэг нь өөр боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ сүнс чинь аяанда жамаараа хөгжөөд эндээ ирээд тантай таньгүй надтай надгүй хүссэн хүсээгүй тэр сүнс сэрнэ, тэр сүнс гэгэрнэ, тэр сүнс өөрийн гэртээ харна. За ингэхээр сэрэлт гэдэг нь юу болж таарч байна вэ? Та өөрийгөө жинхэнэ хэн бэ гэдэг өөрийн мөн чанараа таних. Энэ бол таны өөрийгөө таних аялал гэж ойлгож болно сэрэлтийг. Мөн энэ дэлхий дээр яах гэж хаанаас ирсэн юм бэ? Таны энэ орчин байгаа оршихуйн чинь утга учир шалтгаан нь юу юм бэ гэдгээ олох. Энэ л үйл явц процессыг хэлж байгаа. За тэгээд олоод дуусахгүй байх нь шүү дээ. Олоод та түүнийгээ биелүүлнэ, бүтээн. Тэр зорилгодоо хүрэх хэрэгтэй. Тэгээ зорилгоо олжоод биелүүлэхгүй бол тий наа чин одоо зорилго олсны яг нэмэр байгаа ч юм уу тий. Энэ подкастн дээр нэрээ нэг сэдв заавал орж ирэх хэрэгтэй байгаа юм байна. Хүмүүс одоо яаж тэгээ сэрэлт явагдаад байгаа төрөл гэх юм уу та. Тэгэхээр миний хувьд те миний өнгө дээдсүүд надад хэлж өгсөн мэдээллийн дагуу бол за энэ цаг үеийн хэлээр сэрэлтийг механикаар, органикаар явж ийн гэж ингээд ангилж болохоор байна тий. Нэг нь одоо байглаасаа тий аясаараа нөгөөх нь болохоор хүчээр буюу одоо гинтийн байдлаар болоод байна гэж ойлгож байна. Тэгэхээр байглаараа аясаараа болоод байгаа сэрэлт нь болохоор саяын түрүү хэлсэн 3 ангиллын сүнснүүд байх нь шүү дээ. Эдгээр маань байглаараа аясаараа өөрсдөө сэрэлт нь явагдаж байгаа. Харин энэ механикаар сэрэлт явагдаж байгаа нь дотроо бас нэг энэ олон мянган тий олон зуун хүмүүсээс ажигласан ажилтан дээр нэг юм хид хідэн төрлүүд гарч ирээд байгаа. За нэгдүгээрт нь болохоор хараар сэрж байна гэдэг. За 6 сард болохоор сургалтанд маань нэг охин орж ирж ирсэн. Тэр охин 25 6-тай. Тэгээд юу яасан юм байна л да. Нөгөө 6 сард булаархаар чинь монголчууд ингээд байгууллагаараа айгүйх аялал зугаалганд явдсан шүү дээ. Тэгээд тэдний байгууллагынхаа хотоос гадагшаа салхинд гарч ии. За яхав би тэгэл монголчууд ууж иддэг те наригдаг, сайхан найрладаг. Тэгээ тэр охин ингээд нэлээд жоохон халамцуу. Тэгээ хол жоохон очиод би засах гад явсан юм байна л та. Тэгээ яг ингээд би засах гад тэгсэн чинь ингээд толгойн яг ингээд манараал тэгэл жоохон тэнцвэрээ олох гээд ингээд нүдэнээс нь чи урд нь ингээд амар том юм хар юм сүүдэр зогсож ирсэн гэсэн юм улаан нүдтэй. Одоо маш аимшигтэй дүр төрхтэй. Тэгэл хараад бүр ингээд яг зүрхэн зогсохоо алдсан гэж байгаа байхгүй. Тэгэл хараад ингээд хэсэг шоконд ороод тэгээд ингээд ухаалтцсан. За хэсэг хугацааны дараа ингээд машин дотор сэрсэн гэж байгаа байхгүй. Ажлынх нь хүмүүс хот руу аваа явж ирсэн шүн имлэг рүү гэсэн үг.
За энэ охинд яг юу тохиолдсон бэ гэдэг юм бол монголчууд бид нар нөгөө гүйдэлтэй газар, дайрлагтай газар гэж ярьдэн шүү дээ. Энэ үнэхээр ийм газрууд байдаг. Таны итгэсэн итгээгүйгээс үл хамааран юмс оршиж байдаг. Тэгээ тэр охин яах нь нөгөө яг бас эмэгтэй хүмүүс бид нар чинь тэгэл нөгөө хөдөө бие засахад хэцүү байдаг шүү дээ. Тэгэл хөрхий аль болох хөнгүү газар бараад л харанхуй газар л бол явахтаа тийм жоохон онцгой болохгүй гүйдэлтэй газар л бол очсон юм шиг байгаа. За тэр үед тэр охинд яах нь одоо маш хүчтэй энэ биечсэн хар сүнс одоо альбан дээр ингэж яриад байгаа шүү дээ. Тэрний дайрлага ирсэн. Тэнгуут яах нь тэр охин яаж тэр дайрлагаас амьд үлдсэн бэ? Солиорчоогүй, галзуурчаагүй те. Тэр охины өвөг дээдсүүд нь сахиусан тэнгэрүүд нь харуул мануул хамгаалагчд нь амийг нь хамгаалсан. Тэгэхээр ингэдэг юм байна л да. Хүн яг тийм одоо бэлэг ертөнцидтэй сүнслэг ертөнцид оршиж байгаа юм маш хүчтэй юм сүнсгэл биетүүдтэй одоо хар төрлөх гэсэн үг шүү дээ. Муу талах гэдэг ч юм уу тий. Бид нартэй уулзрахаар сүнс одоо өөрөө өөрийнхөө амийг хамгаалахын тулд асар хүчтэй ингээ сэрэлттэй хормын дотор ингэж явдаг юм байна л та. Тэнгуут нөгөө хормын дотор одоо гэрлийн урдаар бодлын урдаар тэр хүний ураг удмын өвөг дээдсүүдэд мэдээлэл дамжигддаг гэсэн үг. Тэгэхээр яасан байх нь яг тэр охин руу хар сүнсний дайрлага ирэх мөчөд өөрийнх нь сүнс дотроос нь амиа хамгаалахын тулд ингээд сэрээд тесрээд дээрэс нь өвөг дээдсүүд нь одоо үр хүүхдийнхээ амийг хамгаалахын тулд тэнд ингээд хар цагааны асар том юм одоо мөргөлдөөн болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр энерги тэр хэмэнд нь тэр охины бүх далтын мэдрэхүүнд нь сэргсэн гэсэн үг. За тэгээд ийм үйл явдал учир шалтгаантайгаар сэрсэн хүмүүс маш олон байдаг. Тэг би бол хувьдаа одоо энэ галзуугийн эмнэлэгт байгаа хүмүүсийг ихэнхийг нь эрүүл хүмүүс гэж ер нь бол дүгнсэн бодсон. Яагаад гэвэл тэд нар яг саяын охин шиг хараар сэрсэн хүмүүс байгаа даа байхгүй юу? Эсвэл бол одоо нөгөө бөөнөр маань тий онгод тэнгэрүүдээ одоо залахгүй буулгахгүй шалтгаанаар өвөг дээдсүүдийнхээ өөрсдийнх нь тэр шоглоомонд шахаанд нь орсон хүмүүс байгаа даа гэсэн. Тэгэд хүмүүс галзуур хараад игдэн штэ тий. Тэнд болонд тийм юм байна. Тэр юм намайг авах гээд штэ надад туслаач аваараач гэгээд тий. Игэл хүний харахгүй байгааг хараад игэл хүний сонсохгүй байгааг сонсоод идэг. Ерөөсөө сүнслэг ертөнцтэй шууд харилцаа холбоо тогтоогоод эхэлчихсэн гэсэн үг. За энийг хараар сэрнэ гэж ерөнхийд нь манайхан ойлгож байна. За хоёрдугаарт нь гэх юм бол ариун дагшин ургамлууд гэж байгаад байна. Дэлхийн ээж өөрөө маш гайхамшигтай юм ариун дагшин тийм цэвэр одоо ухамсар байдаг сүнс асар том юм сүнс байдгаа гэж ойлгож байна. Тэгэхээр дэлхийн ээжийн яг энэ хөвлөөс маш гайхамшигтай зүйлс ургаж гарч штеп бидний хүн төрөлхтний бүгднийг амьдруулж ийн бүхий л амьтад энэ гайхамшигтай ургамлууд цэцгсүүд амттай жимснүүд эмийн ургамал модод юу гэдэг бүгднийг дэлхийн ээж өөртөө багтааж ийн. Тэгээд би нэг яг нөгөө бас л явж ирсэн хэд хэдэн хүнээс сонссон. Хамгийн анхны хүн нь болохоор юу ярих гэдэг нэг үл би ayahuasca ярих гэдэг. Хамгийн анхны яг сургалтанд сууж исэн нэг залуу байсан. Тэгээ тэр залуу маань ерөнхийдөө өөрийгөө ингээд бөө улаач заяа тавилан төрсөн байна гэдгийг таньчихсан байсан. Гэхдээ гэрийнх нь ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Тэгэхээр н гэрийнхнаасаа ээж ааваасаа дүүгээсээ гуйж агаад тэр гурвыгаа Перулу ayahuasca-ны одоо ceremony те энэ ариун тагшин ургамлын эмчилгээний хөтөлбөр рүү явуулсан байгаа. За тэгээд ayahuasca-гийн одоо тэр туршлагыг гэр бүлийнх нь биеэрээ мэдэрснийхээ ачаар энэ сүнслэг ертөнцийн далтын оршихуй байдгийн байна гэдгийг одоо бүх эдсээрээ те оюун санаагаараа хүлээн зөвшөөрөөд за тэрний ачаар бол одоо тэр залуу бөө болоод босоод те онгод тэнгэрийг залсан нэг ийм түүх бас байдаг. Тэгэхээр ayahuasca болохоор хар тамхи ерөөсөө биш юм билээ манайхаа. Би бас сэжиглсэн, айгүй их судалгаа хийсэн. Тэгээ бүр Netflix дээр те Find Your Way гэдэг докюментари баримтат кино хүртэл үзсэн. Тэнгуут тэрэн дээр одоо энэ psychedelic төрлийн зүйлсийн те үйлчлэл нөлөөнүүд энэ яг ямар учиртай юм бэ? Энэ донтуулдаг шинж чанартай юм уу? Хүний сэтгэл зүй сэтгэхүйд яаж нөлөөлдөг вэ гэд маш юм гоё баримттайгаар одоо гаргаад тавьчихсан тийм кинонууд байдсан билээ. Тэг хүсвэл та бас үзээрэй. Тэгээд ayahuasca болон нөгөө magic mushroom гэдэг юм л та шидэт мөг гэд энэ хоёроор ерөнхийдөө ихэвчлэн за одоо бараг дэлхийн нэлээд хэдэн 30 хэдэн орн болцсон баг шүү. Ерөнхийдөө ийм халуун уур амьсгалтай тий мөнхийн зунаараа байдаг. Жишээлбэл Филиппин, Перу, Мексик, за тэгээд Индонез, Таиланд, Бали арал өөр хөлөө зөндөө газруудад байсан. Тэгээд энэ церемони хийгээд одоо хүмүүс тэр нөгөө ayahuasca, magic mushroom мэтийн ариун ургамлыг ин тусгай аргаар бэлтгэсэн одоо тэр цайг хүртээд уугаад тэгээд өөрийнх нь одоо энэ бодлууд тасраад тэгээ ерөөсөө хүн өөрийнхөө дотоод ертөнд
ертөнцтэй шууд холбоо үүсгдэг. Тэрнийхээ ачаар яг өөрийнхөө мөн чанарыг олдог, таньдаг ч юм уу тий. За ийм байдлаар бас одоо механиктэй гинтийн аргаар сэрэлт явагдсан хүмүүс дэлхийд даяар маш олон байдаг. Тэгээ өнөөдөр хүртэл өглөөний цайн дээр Пакистанаас ирсэн нэг охин байдаг. Тэр охин болохоор Перугийн Ayahuasca-д анх яваад сүнсний сэрэлт нь эхэлж исэн гэдээ ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөрөө одоо судлаад тий яг энэ ариун тагшин урамлууд нь хүний бид ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг өөрөө өөртөө тохирох мэдээллүүдээ Google дээр олоод авчихна баха гэж бодож байна. За тэгээд энэ механикаар сэрээд байгаа хүмүүсийн 3 дугаар төрөлт нь болохоор одоо гэр бүл ойр дотны хүмүүсийн нөлөөгөөр сэрж байгаа хүмүүс орж ирж байгаа. За жишээлбэл нөгөө миний сургалтанд бас нэг сууж ирсэн нэг юм удган бөө одоо хүн байсан ихч. Тэгээд тэр ихч маань болохоор одоо таг юм шинжлэх ухаанч гэр бүлийнх л байгаад байгаа юм л та. Өссөн, төрсөн, орчинж гисэн тэгэл ингээл нөхөр нь хүүхдүүд нь гэр бүлээрээ шинжлэх ухаан асар их сонирхолтой. Тэгээд яг та гинтл одоо нэг өдөр бөөгийн шахаан ирээл хүүхдээцүүдтэйгээ шууд харилцаж эхлээл ингээд онгод тэнгэрээ залхаас өөр аргагүй байдалд ороод бөө болсон байгаа. Тэгээ нөхрөнтэй за ийм гэж юу эсийн зас мас гэл нөгөө анх итгэхгүй байсан үнэн. Сүүлдээ нөгөө түшээн болоод тий одоо онгод тэнгэрүүдтэй хүүхдээцүүдээ маш их хайрлаж хүндэтгдэг арга билгийнхаа амьдралыг ингээд тэнцвэржүүл авч явдаг нэг тийм гоё гэр бүл бий болсон байна лээ. Тэгэхээр яалтчгүй бидний нөгөө маш их хайрладаг, итгэдэг дотны хүмүүст маань ийм сэрэлт явагдаад тэгээ биднэрт ингээд яриад ахаар тий энийг үгүйсгэж болохгүй юм биш үү гэд анхны тэр сэтэл тохио тархин төрд юм шүү га. Тэгээд тэрийг хүн судалдаг. За судалцсныхаа дараа хажуугаар нь ч юм уу тий өөрөө энийг биеэрээ мэдрээд ирэхээр ямар ч одоо эсэргүүцэх боломжгүй болд юм бэлээ. Үнэхээр орчлон ертөнцийн авуугаа тий ямар баялаг юм бэ? Бид нар ямар өчүүх юм бэ тий? Бидний тэр итгэх үгүйгээс үл хамааран энэ орчлон ертөнцид тий гайхамшигтай зүйлс оршин тогтнож байдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг үе ирдэм билээ. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг ер нь бол ингээд өндөрлөё гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл сонссон танд баярлалаа. Мэдээч хэрэг авах гээхийн ухаанаар хандаарай. Бүх зүйлд авах гээхийн ухаанаар хандаарай. Надад эргэлзээрэй. Миний ярьж байгаа бүхэн зөвхөн миний өөрийн амьдралын туулал туршлага ажиглалтаар өөрийнхөө өнгө дэцүүд, өөрийнхөө харьцдаг дээд ухамсаруудаас олж авсан мэдээлэл гэдгийг та сайн санаарай. Тэгэхээр надтай адилхан сүнслэг чиглэлийн ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүх хүмүүс яг адилхан. Тэр хүмүүс зөвхөн өөрөө өөрсдийнхөө нүдээр, өөрөө өөрсдийнхөө мэлмигээр орчлон ертөнцийг таньсан арга замаа, явж байгаа замаа, явсан замаа бусдад нээж таниулдаг. Тэгээд тэр замаар хэн явдаг вэ? Тэр замаар явах ёстой хүмүүс нь явдаг. Тиймээс ямар ч хүний ярианд авах зүйл байгаа, мөн гээх зүйл байгаа. Ингээд өөрөө олох айлталд намжилт төсөй. Манай подкастын үрэ та засварвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.